м3 цаг сорох хүчин чадалтай HPF 63 техник загварын бүтэн суурилдаг уур сурагчны ажиллагааны даврыг танилцуулъя. Хэрвээ та уур сурагчны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Уур сурагчийг ашиглахын өмнө баглаа бодлогыг салгаж өөрийн хэрэглээнээс хамааран агаарчлалтын хоолойд холбох юм уу нүүрсэн фильтрийг сурлуулж хэрэглэнэ. Агаарчлалтын хоолойд холбохдоо 15 см-ийн диаметртэй хөнгөн цагаан холбогч хоолойг барилгын материалын дэлгүүрээс тэмэлтээр худалдан авч ашиглана. Харин нүүрсэн фильтр хэрэглэж буй үедээ хэрэглээнээс шалтгаалж 3-6 сар тутам цолох шаардлагатай. Нүүрсэн фильтрийг ашиглахдаа та тосны фильтрийг авч нүүрсэн фильтрээ моторондоо холбоно. Энэхүү уур сурагч нь 3 түвшний сорох хүчин чадалтай бөгөөд удирдлага нь гарын хөдөлгөөн болон мэдрэгчээр ажиллана. Тэгвэл танд гарын хөдөлгөөнөөр хэрхэн ажиллах зааварчилгаа хүргэе. Эхлээд та удирдлаган дээр байрлах гарны зурган дээр дарж мэдрэгчээ ажиллуулна. Дараа нь та уур сурагчны удирдлагаас 5-аас 10 см зайтай гараа байршуулан зүүнээс баруун гар тийш хөдөлгөөн хийх үед уур сурагч нь 1-р түвшний соролтоос эхэлж ажиллах бөгөөд хэрвээ та соролтын хүчийг нэмэхийг хүсвэл дахин зүүнээс баруун гар тийш гараа хөдөлгөх бол багцахын тулд баруунаас зүүн гар тийш хөдөлгөөн хийнэ. Гэрлийг унтрааж хасахдаа та голын мэдрэгчний урд гараа хөдөлгөөнгүй байрлуулна. Гарын хөдөлгөөнөөр удирдахдаа удирдлагын 2 талд байрлах мэдрэгчэнд таны хөдөлгөөн мэдрэгдэхүйц байх ёстойг анхаарна. Үргэлжлүүлээд мэдрэгчээр ажиллах зааварчилгааг танд хүргье. Мэдрэгчээр ажиллахдаа та нэмэх хасах төвчин дээрээ дараад соролтын 3 түвшнээс өөрийн хүснээрээ сонгоод ажиллах боломжтой. Мөн гэрлийн төвчин дээрээ дарж гэрлээ унтрааж хасааж болно. Энэхүү уур сурагч нь 15 минутын таймертай бөгөөд цагийг та идэвхжүүлэхдээ цагны төвчин дээр гарснаар цаг анивчиж эхлэх бөгөөд 15 минутын таймер маань идэвхжнэ. Мөн та гарны зурагтай товчлуурыг ашиглан гарын хөдөлгөөнөөр удирдах гормыг идэвхтэй болгох, мөн идэвхгүй болгох боломжтой. Тосны фильтрийг цэвэрлэхдээ эхлээд та тосныхоо фильтрийг уур сурагчноосоо салгаж ав. Салгаж авсны дараа угааг шингэнтэй бүлээн усанд хийж твтээснээр бохирдлыг нь арилгах бөгөөд дараа нь дахин бүлээн усаар зайлж хатаана. Эсвэл тосны фильтрийг та аяг таваг угаагчинд хийж угааж болох бөгөөд олон удаагийн угаалтаар тосны фильтрийн өнгө нь өөрчлөгдөж болох бөгөөд энэ нь ажиллагаанд нөлөөлөхгүй. Хэрэглэгч танд Колон брендийн 460 м3 цаг сорох хүчин чадалтай HPF 63 техник загварын бүтэн суурилдаг уур сурагчны ажиллагааны заавар танилцууллаа.